За жаргалан гишүүндийн өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? Өнөөдөр арчлалын 9-р чуулган болж байна. Таны илтгэл бол галан өвчнөд нэрвэгдсэн Монголын арчлал гэдэг сэдвээр сая хүндэт илтгэлээд хэлэлцүүллээ. Тэгэхээр илтгэлийн ерөнхий агуулга болон одоо өнөөдрийн чуулганы үйл ажиллагааны талаар та бидэнд товч мэдээлэл өгөхгүй юу? За арчлалын чуулган хэмээх энэхүү арга хэмжээ 9 жилдээ зохион байгуулагдчихээн. Тэгээд энэ арга хэмжээг бол Конрад Аденауэрийн сан болж жил болгон ивентэд гэж бас оролцдог тий. Тэгээд бас Монголын арчлалын талаар юм онлын академик хэлэлцүүлэг өргөнүүлэхэд за хүмүүсийн бас ихтгэл үнэмшил юм оролцоог нэмэгдүүлэхэд бол маш юм ач холбогдолтой юм арга хэмжээ байгаа. За тэгээд өнөөдрийн тухайд бол би нөгөө эдийн засгчийн хувьд тий одоо энэ улс төрийн асуудалд бол илүү арай өөр өнцгөөс харахыг хичээсэн. Тэгээд галан өвчин гэдэг бол ерөнхийдөө бол эдийн засгийн онолд яригддаг ойлголт тийм ээ. Бид чинь нэг хэсэг нэг ойдлогоо төсөл энэ төр дөнгөж хэрэгдэж эхэлж явах цаг үед бол галан өвчин гэж бас манай эдийн засгч нар бол зөндөө ярьсан байдаг тийм. Тэгээд галан өвчин гэдэг нь бол одоо бас юу юм бэ гэхлээр одоо альва нэгэн салбар одоо могцсон орлого олоод эхлэхлээр тийм бусад салбаруудын өрсөлдөх чадвар буураад тийм ээ. Одоо бүх ажиллах хүчин болоод бүх нөөцүүд болоод одоо тэр нь орлого олж байгаа салбар руугаа дайжаад тэгээд ийм эдийн засгт бол ийм гажуудлуудыг үүсгдэг тийм ээ. Эдийн засгийн бас өрсөлдөх чадварыг бууруулдаг ийм одоо онлын ойлголт байгаа. За тэрмэгц яг энэ галанд өвчин гэдэг зүйл эдийн засгийн онолд ашиглагдахаас гадна ерөнхийдөө бас улс төр талаасаа ямар нөлөө үзүүлдэг вэ гэдгийг бол одоо яг Монголын жишээн дээр авч үзхийг зорьсон. Яагаад вэ гэхлээр Монголын хувьд бол юу сүүлийн жилүүдэд юу ажиглагдж байна гэхлээр дийлэнх одоо улсын экспортын орлого, төсвийн орлого зөвхөн одоо уул уурхайн салбар буюу одоо тэр дотроо зөвхөн одоо магадгүй нүүрс зэсээс орж ирээд байх яг тэр хүчин зүйл ерөөсөө нөгөө төрийг иргэдтэй буюу одоо ингээд нийт сонгогчдод ямар ч тийм нөгөө юм юуг болгочдөг хариуцлага хүлээдэггүй нөхцөл байдал руу оруулцдаг тийм ээ. Яагаад вэ гэхээр одоо жишээлбэл ингээд хүмүүс татврын реформ шаардаад байна шүү дээ тийм ээ. Гэтэл нөгөө татврын орлогынх нь одоо жишээл 40% нь төрийн өмчт компаниудаас орж ирж байгаа жишээтэй тийм. За тэгээ бараг одоо 50-60% нь уул уурхайн салбараас орж ирж байгаа жишээтэй. Тэгэхээр нөгөө бусад хүмүүсийн бараг төлж байгаа татвар бараг нэг сонирмш болчихж байгаа. Тэгээ одоо нөгөө жинд арахгүй бай тийм жинд арахгүй байна. Тэгэхээр тэр хүмүүсийн бас дуу хоолой жинд арахаа явчихж байгаа. Тийм ээ. Тэгэхээр энэ бүх зүйл чинь болохоор яаж ийм гэхээр төрийг ерөөсөө нөгөө иргэдээсээ ийм алсралттай. Иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээдэггүй ийм төлөвлөө аваачиж байгаа. За тэгээд нөгөө иргэд ч гэсэн муу ялгаа байхгүй тийм ээ. Яг нөгөө бодит нөгөө өдөр тутмын одоо нөгөө зах зээлийн боломж энэ төр хязгаарлалтад ирэхлээр төрөөс бол зөвхөн ингээд нэг юм богино хугацааны одоо жишээлх юм бол нөгөө ногдлогч гэдэг юм уу тий одоо нөгөө мөнгө тараах тийм зүйлүүдийг хүсэмжлээд эхэлдэг тий. Тэгэхээр тэр нь болохоор ингээд улс төрийн намуудын одоо хэрэгжил сонгуулийн амлалтууд дээр хүртэл илрээд тийм ээ. Ийм гажуудсан тогтолцоог бий болгоод байна л да. Тэгэхээр энэ бол одоо Монгол улсын хувьд бол нийт ялангуяа бүр юм айгуу бодиттой юм сонгодог жишээ болчиход байна. Бараг магадгүй одоо 12 жилийн дараа олон улсын түвшинд судлагдах хүн болж судлагдах ийм жишээ болчиход байна. Тэгээд дээрэс нь бол одоо нөгөө төрийн өмчийн компаниудын тооч гэдэг юм уу тийм ер нь төрийн энэ эдийн засгт оролцоо үүнийгээ дагаад бас огцом нэмэгдээд байгаа тийм тэр болгон болохоор ерөөсөө хувийн хвшлийг зах зээлээс шахаж чинь ерөөсөө бид нар юм чөлөөт зах зээлтэй гэж хэлэхэд бас хүнд болчлоо ч гэдэг юм уу тийм тэгэхээр бол эцэст нь зүгээр базж хэлэхэд эдийн засгийн эрх мэдэл улс төрийн эрх мэдэл бол одоо ерөөсөө нэг зоосны хоёр тал тийм эдийн засгийн эрх мэдэл ерөөсөө нэг цөөхөн одоо этгээдүүдийн гарт төвлөрөөд байх тусам тий төрдвөл гэсэн ч одоо тий одоо төрийн өмчт компанид ч байдаг гэсэн ч эсвэл одоо нөлөө бүхий улс төрчнөрт ч байдаг гэсэн ч эдийн засгийн эрх мэдлийн одоо хэд төвлөрөл эргээд нөгөө улс төрийн эрх мэдлийнхаа хэд төвлөрлийг бас дагуулад байна тийм ээ. Одоо нэг намын одоо энэ тогтолцооч гэдэг юм уу тий одоо нэг намын юм хэд давмгай байдал тий тэгэд энэ болгон л ерөөсөө Монголын арчлалд учирж байгаа дотоод сорилтууд байна гэж харж байна.
Тэр өнөөдрийн яг одоо ардчлалын 9-р чуулганы хувьд бол иргэшээлт үндсүүл, иргэшээлт ардчлал гэдэг нэрээр бас зохион байгуулагдаж байна. Канада Динарийн сан бол нийтдээ 9 дэх жилдээ арга хэмжээ зохион байгуулж байна. Тэр жилээс жилд ингээд сэдв анхандаа ингээд Монголын ардчлалын түүхээр эхэлж ирсэн аа. Одоо л ингээд сэдв улам хүндрээд яваад байгаа байхгүй. Тэр та одоо их хурлын гишүүний хувьд энэ жил бас та өөрөө тэ үндэсний баяр наадмын тухай хуульд бас санаачлаад өөрчлөлт оруулаад ардчилсан хувьсгалыг бас нэрлүүлдэг боллоо. Энэ нь өөрөө ардчлалын хувьд л ямар ач холбогдолтой. Дээрээс нь бид нар яагаад ингэж чуулж явах хэвтэй. Индекс ухарж байгаа энэ үед бид нар ер нь юу хийх хэвтэй юм бэ? Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг бас яг үндэсний их баяр наадмаар төрийн тэргүүнийхээ төвшөнд тэгээд бүх төвшөнд бас зарлаад яг энэ ойг зохон тэмдэглэн гэдэг бол бидний үзэж байгаагаар бол яг ардчилсан хувьсгалыг бас Монголын нийгмийг одоо яг бүхэлд нь өөрчилсөн хувьсгал дүүл хэрэг байсан гэдгийг бас хүлээн зөвшөөрч ардчилсан хувьсгалын одоо Монголын тусгаар тогтнол тий одоо монголчуудын ер нь одоо энэ нэгдмэл үнд зүйлийг бий болгоход оруулсан хувь нэмэр тийм ээ одоо энэ үндэсний дархлаа за үндэсний ижилсэлд бас оруулсан хувь нэмрийг бас яг зүй ёсоор хүлээн зөвшөөрсөн явдал гэж харж байгаа. Тийм ээ. Яагаад вэ гэхээр үнэхээр бид нар 35 жилийн өмнө бол ийм маш том үйл хэргийг бүтээсэн. Яг нийгмийнхаа одоо нийгмийн бүр бүхэлд нь өөрчилсөн. Тийм улс төрийн эмчтэр тий одоо эдийн засгийн эмчтэр бүх тогтолцоогоо өөрчилж чадсан. За мэдээж хэрэг өнгөрсөн 35 жилийн хугацаанд одоо бид нар бас алдаа оноотой л 35 жилийг үдлээ. Бас маш олон зүйл дээр бол олд амжилтууд бол байсан тийм ээ. Бид нар 92 онд ардчилсан үндсэн хуулиа баталсан. За хүний хэрэгчлөө бас баталгаажуулсан тийм ээ. Чөлөө төвлөлийн одоо үндс суурийг тавьсан тийм ээ. Тэгээд гих мэтчлэн ингээд олд амжилтууд байгаачний ялангуяа одоо нэг сүүлийн жилүүдэд бол ардчлалаас бас ухрах тийм өмнө нь бас суурин тавигдсан байсан тэр олд амжилтуудаас ухрах үзэгдэл бол ажиглагдж байна. Индекс бол дээр 30 байраар хурлаа шүү дээ. Тэгэхээр бол энэ бүх зүйл дээр бол харин ямар дүгнэлт хийх ёстой вэ гэдгийг л одоо өнөөдөр бас бид нар бас ярьж лээ тийм ээ. Яг өнөөдрийн чуулганаар. Тэгэхээр миний хувьд бол одоо яг сая түрүүний хэлдэг энэ эдийн засгийн эрх мэдлийн төвлөрлөлийг бид нар сааруулахгүй бол тий ер нь бол энэ байдал бол илүү дамжирна гэсэн бодол байгаа. Магадгүй шийдлийн бас нэг томоохон хэсэг нь эдийн засгийн бодлогын хүрээнд байх хэрэгтэй гэж үзэж байгаа. Тэгэхээр адлыг нөгөө арчил гэж ярихлаар дандаа одоо нөгөө нэг одоо үндсэн хууль судалж гэдэг юм уу те эсвэл хүний эрх хэрэгчлөө гэдэг юм уу илүү тийм хэмжих боломжгүй нэг жирээр ирдэг шүү дээ. Тийм за хуулийн засаглалч гэдэг юм уу те тиймэрхүү чиглэл рүү илүү төвлөрдөг. Тэгэхээр энэ утгаараа үгүй эдийн засгийн талаас нь асуудлууд авч үзье. Эдийн засгийн бодлого талаас нь асуудлууд авч үзье. Эдийн засаг нь одоо жишээлбэл илүү одоо өргөн цаар хүрээтэй тий одоо юу гэдгийг иргэдийн орлого сайжраад иргэдийн одоо дуу хоолой нэмэгдээд ирэх тусам нөгөө одоо өөрсдөө амжиргааны баталгаатай тийм ээ хамгаалах хувийн өмчтэй тэгээд одоо төр татвар төлөөд түүнийхээ одоо эсрэг одоо төрөөс тодорхой үйлчлэгээнүүдийг нэхэх шаардах хэрэгтэй тийм одоо бас иргэдтэй болж иж ер нь л арчил бат бөх оршин тогтнодог гэсэн ч бас нөгөө улс төрийн онолт гэсэн бас тийм зүйлүүд байдаг тийм одоо жишээлх юм бол дотоодын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 10,000 ам доллар хүрж иж одоо яг сая арчлал бэхждэг ч гэдэг юм уу тийм эрхчлэлийн индекс өсдөг гэдэг гэх мэтчлэн тиймэрхүү бас онолууд бас байгаа. Гэхдээ яг ер нь бол бас эдийн засгийн бодлого талаас бид нар энэ асуудлуудыг бас тэр болгон авч үздэг юм уу гэсэн зүйл байна. Мэдээж хэрэг одоо юу гэдгийг үндсэн хуулийнхаа үндсэн хуульд дурдгдсан одоо тэр хамгаалтуудыг бас хэрэгжүүлэх нь тийм ээ үндсэн хуулийнхаа дархлаад бэхжүүлэх нь бол бас зүйсний бидний хийх ёстой ажил. Тэгээ харин нөгөө дахин хэлээд байгаа зүйл юу вэ гэхээр ерөөсөө арчил гэдэг чинь бол нэг юм хүрээд очиод зогсчихж байгаа зорилго шүү тийм ээ. Бид нар бол өдөр тутам ингээл юм нөгөө арчлыг чинь зүлгэж явах хэрэгтэй тийм тэмцэж явах хэрэгтэй. Өдөр тутам том жижиг шийдвэрүүд дээр одоо нөгөө иргэд бас хяналттай оролцоотой тийм идэвхтэй байх хэрэгтэй. Тэгжиж чинь нөгөө арчилсан тогтолцоо маань тийм одоо яг зүй ёсоор бэхжнэ гэж харж байгаа. Гэхдээ бол яг сүүлийн үед бол би бол айгүй бас өөдрөг байгаад байгаа тийм ээ. Яг сүүлийн жил гарны хугацаанд болсон үйл явдлууд те одоо ингээд бас иргэд бас өөрсдийнхөө эрхийн төлөө одоо тэгэл тэмцсэн томоохон жагсаалууд бас хийгдлээ те энэ бүх зүйл дээр ингээд юу харагдаж байна вэ гэхлээр ер нь бол одоо иргэд маань залуучуудын ялангуяа
яг энэ улс төрийн үйл явцад улс төрийн процесст маш их сонирхолтой болсон байна, оролцох хүсэлтэй болсон байна тийм. Өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах одоо тийм дуу хоолойгоо иргэний зоригтой болсон байна шүү дээ тийм. Одоо наад зах нь одоо нөгөө нэг парламент дээр гарын үсэг цуглуулах аянууд маш идэвхтэйгээр явж байна тийм. Тэгээд одоо жишээл тэр парламент дээр гарын үсэг цуглуулах аяны үр дүнг сая хаврын чуулганаар улсын хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад тэгээ өргөдлийн байнгын хороо гэж байгуулад тэгээ өргөдлийн байнгын хороонд болохоор тэр нөгөө парламент дээр явж байгаа одоо тэр нөгөө гарын үсэг зурагдж байгаа петишнүүд дээ шүү дээ. Тэднүүсийг болохоор өргөдлийн байнгын хороогоор одоо авч хэлцэх боломжийг нь бас нээсэн байгаа. Гэвчлэн ингээд бид нар ингээд нөгөө жижиг бас нөгөө юм тогтолцоогоо илүү сайжруулах зүйлүүдийг бол бас хийгээл байна. Тэгэхээр цаашдаа бол ер нь бол бас одоо алсын ёслолын 40 жилийн аг тэмдэглэж явах цаг мөчтэй тий бүр илүү өөдрөг юм яриад тий индекс маань бүр айгүй урагшлаад тэгээд илүү тийм гой цэгт хүрэх байхаа л гэж итгэж найдаж байна. Баярлалаа. Тэ өнөөдрийн таны ихтгэл маш сонирхолтой байсан. Тэгээд магадгүй дараагийн 10 жилийн 10 дугаар чуулганд ч гэсэн бас энэ хүү ихтгэлүүдэд толилуулаад арчлалын төлөө таныг дуу хоолой өргөнө гэдэгт итгэлтэй байна. Таны цаашдаа ажилд амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа.